За бүгдийн амгалан ялтгая. За барчин жидун Дембашийн нам шиг. За 5 дугаар одоо хэсэг Намба жудуг шадваны гэж. Дембаши юу утгтын дөрвөн үнэн одоо дотроо 4 хэсэгтэй. Тэгээ нийлээ 4 4 16 гэдэг ийм 16 хэсэг байгаа. За тэр 16-г өмнөх нь гэж. За хамаараа. Тарлам чинжил одоо челвала шүгбийн Чэрэлба намжис Дембашийн дэндүү огшуг жудаг дамж яваад идэг левгэр гагнаа гэж. Энэ юу гэсэн үг вэхээр зовлонгоос гэтлэх зам мөрийг бол чанх буруу оршсон тийм ээ. Яг эсрэг чанх буруу оршсон Чэрэлба нугууд байр Дембашийн дэндүү гэж. За дөрвөн үнний дээр бол логшуг жудаг. За эсрэг оршсон 16 ийм үзэл онолыг бол баримталдаг. За тангараг дамжаа байгаамаа гэж. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэхээр энэ Чэрэлба намжээс гэдэг нь бол за тэрсүүдийн одоо шашинтунгууд дөрвөн үнэн болоод түүн дотор байгаа 16 гэж. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэхээр яг одоо дөрвөн үнэн болоод 16-уулангийн яг зэрэг одоо хайлгнадаг тэрний яг эсрэгээр нь хайлгнадаг нэг Чэрэлба ч юм уу тийм бол байхгүй. За ингээд Чэрэлба одоо зарим Чэрэлба нь бол одоо энэ 16 дотроос 2-ын 3-ын зэрэгээд ингээ эсрэг. Тэгээд нийлээд бол ингээд одоо янз янзын одоо төрсүүдийн шашин байгаа шүү дээ тийм ээ. Тэдгээр одоо бүгдийн одоо энэ үзэл онолыг бол нийлүүлэх юм бол ингээд энэ 16-гийн эсрэг дөрвөн үнний одоо энэ 16 зүйлийн бол эсрэг ийм одоо үзэл онол бол байгаамаа. Тангараг дамжаа бол байгаамаа. Тэгэхээр тэдгэрийг бол сайтар бол няцаагаад динши дэндүү амбажудаг дэнла баваа юм дээ гэж. За тэр дөрвөн үнэн дотор бол одоо энэ 16 зүйлийг бол ингээд сайтар үзүүлж болгох юм гэж. Энд ревью ванчуг байр гэж. Ревью ванчуг. За ревью ванчуг гэдэг нь бол ревью ванчиг чабанаарай гэдээ урд нь бас нэг гарч ирсэн. Одоо энэ ревью ванчуг гэдэг бол энийг хэлж байгаа юм гэхээр ревью ванчуг бал чойжи дагва гэж. Ревью ванчуг бал чойжи дагва. За энэ хүний зохиосон намдлын одоо ном байгаа. Тэр намдлын бол 2-дугаар бүлэг дээр нь одоо энэ гарах иш татж байгаа хэсэг бол гарч байгаамаа. За ревью ванчиг бал чойжи дагвын намдал леву невалай гэсэн тийм ээ. Намдал леву невалай Дембашела Дембадан Дээдан Наадан Аяи Чесуг яндаг мемба намжуудаг доодог найны ёнсуу сэрд дэнит лайны дэгал дон дэнит намбар жэдуужин легум яндаг даваае тэрдва жэврэн жайжум жид хэмээн зарлигласан байна гэж. За хэмээн зарлигласан байна. За энэ бол одоо Дембаши дотор байгаа 16-г бол үзүүлээд одоо Чэрэлбанууд бол энэний эсрэгээр ингэж хамжаа барьдаг юмаа гэдгийг үзүүлж байгаа. За энэ одоо за лүнгийн бол энэ доор гарах тайлбартай тайлбарлаад явах тийм ээ. За хэмээн зарлигласан гэж. За дэян дунгулжийн намбала логбор шүгба. За нэгдүгээрт бол зовлон үнэн гэдэг дунгал Демба тийм ээ. Зовлон үнэн гэдэг хутагтын дөрвөн үнний нэгдүгээрх. За тэр зовлон үнэн буюу дунгал Демба дотор бол дөрвөн одоо хэсэг байгаа. За тэрний дөрвийн бол юу гэж вэ? Дэян дунгулжийн намба логбор шугаг. За тэр дөрвийн одоо эсрэг дөрөв нь бол зам дэ дагдууд зимба ши. За нэгдүгээрх нь бол занва ариун амгалантай мөнх. За тэгээд бийд барьсан. За энэ одоо дөрв байгаа. Зандэ даг. Энийг жоохон. Зандэ даг гэж. Зандэ дагдууд зимба гэж. Энэ дөрвийн одоо нямбур буюу ерөндөгт бол бүгдэнжийн намба
Домба дан гэж. Домба. За нэгдүгээрх хүн нь бол Домба. Тэгээд Дунгалба, Мэрдэгба, Дагмэдба. За энэ дөрв бол энэ дээрх Занва, Дева, Дагва, Дагдузямба гэдгийн энэ одоо буруу одоо энэ үзэл дөрвөн үзлийн эсрэг бол Бурхны шишний сургаалт бол Домба, Дунгалба, Мэрдэгба, Дагмэдба гэсэн энэ дөрвийг бол зарилжилсан юм гэж. За энэ Домба гэдэг нь бол Дон Шинжийн Домба гэсэн үг л дээ. Дон Шинжийн Домба буюу за энэ доор энэ дагжир гудалж билээ. Тэгэхээр тайлбарлаа. За тэгэхээр бол одоо юуг мэдэх ёстой юм гэхээр Дүгдэнжийн Намба ши бол Донва, Дунгал, Мэрдэг, Дагмэдба. Энэ дөрөв юм байна гэдгийг мэдээ. За одоо энэ дөрөв нь бол ямар утгатай юм бэ гэдгийг тайлбар. За гол нь бол Сагжаа Нэрлэнжийн Пүмбүч ээж тийм ээ. Одоо Сагжаа Нэрлэнжийн Пүмбү буюу урдын одоо хураасан үйл Нисванисын эрхээр авсан, Лайн Юмунгийн эрхээр авсан бие цог. За тэр чөөж. За тэр бол Домба юм а гэж энэ нэгдүгээр хэвтэн. Домба эндээ Занвын даг Дон Шинжис Домбичэр гэж. Занвын даг. За бид бол одоо энэ бие цогцоо бол ариун гэж бодож байгаа тийм ээ. Ариун бус зүйлийг бол ариун гэж эндүрсэн ийм буруу үзэл байна. Тэрний бол Занвын даг бол Дон Шинжис Домба учраас одоо Дунгал Дамба дотор Домба гэдгийг үзүүлсэн юм а гэж. За энэ Дон Шинжис Домба буюу Дон Шамба гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр овоо татад гэсэн. Овоо татад. Занвын даг бол овоо татад юм а. Занвын даг. Энэ Нэрлэнжийн Пүмбү, Сагжаа Нэрлэнжийн Пүмбү бол Домбо юм. Ягаад гэвэл Занвын дагдан овоо татад юм а гэж. Овоо татад учраас Домбичэр гэсэн үг. Овоо татад. Занвын даг буюу тэр ариун бусыг ариун гэж бодож байгаа тойчин бол бидний Сагжаа Нэрлэнгийн Пүмбү бол мөн чанараараа бүр хоёр өмнөө юм а гэж. Тусдаа юм а гэдгийг ойлгуулж байгаа. Занвын даг Дон Шинжис Домбичэр гэж. Тийм учраас бол Домба. За дэ чөөж гэсэн. За чөөжин бол хэвээрээ энэ Сагжаа Нэрлэнжийн Пүмбү чөөж. Дунгалбаа эндэ гэж. Хоёрдугаарх Дунгалбаа эндэ Лянжин Шаванжин юм гэж. Дунгалбаа эндэ гэдэг нь бол одоо зовлонтой юм. Сагжаа Нэрлэнгийн Пүмбү зовлонгийн мөн чанартай юм. Яагаад гэвэл Лянжин Шаванжин буюу Лаги гүнжин, Юмби гүнжин тийм ээ. Үйл Нисванисын бол эрхэнд байгаа маа. Өөрийн эрх байхгүй, бусдын эрхэнд байгаа маа. Тэр бусд нь бол хин юм бэ гэхээр үйл Нисванис. За Шаванжин юм бэ. За дэчөөж гэдэг нь Сагжаа Нэрлэнгийн Пүмбү чөөжин Мэрдэгва эндэ гэж. Мөнх хус юм а гэж. Ягаад гэвэл Рянгажевичэр гэж. Аяа төрдөг юм а гэж. Заримдаг аяа төрдөг юм а Рянгажевичэр гэж. Тийм ээ Рянгажев. Яг үгээр одоо нөхцөл шалтгаан бүртгэхээр Жужин цагнахлаар л одоо төрж байгаа шүү дээ тийм ээ. Жужин цагнахаар төрөөр Рянгажевичэр гэж. Тийм учраас бол Мэрдэгва юм а гэж. Мөнх хус. Дэжөөжин Дагмэдва эндэ Аваавын дагийн овор мадуу вичэр гэж. За дэжөөжин Дагмэдва буюу одоо бие үгүй юм а гэж. Дагмэдва эндэ Аваавын дагийн гэдэг нь өөрийн одоо эрхтэй энэ бие гэдэг юм бол мөн чанарт бүтээгүй юм а. Тэгэхээр өөрийн эрх байхгүй а гэсэн. Аваавын дагийн овор дүвчэр. За тэгээд бол энэ одоо жидон дээр бол маш товчхон. Ерөөсөө ингээд энэ даг готлоод дагжир готлоод энэндээ бол бүх утгыг бол багтаацсан хэдий байгаа боловч одоо бидэнд бол ойлгох бол бас хэцүү байгаа. За тийм ээ. За тэгээд Сагжаа Нэрлэнгийн Пүмбү Мэрдэгва гэхэд бол маш олон зүйлийг тийм ээ. Тэгэхээр далаа өгш бол Сагжаа Нэрлэнгийн Пүмбү Мэрдэгва юмаа гэдгийг тайлбарлаад Мэрдэгва гэдгээсээ одоо салбарлаад л одоо бүтэн одоо бодмрын зэргийг бол номонж явах жишээтэй. Тэгэхээр бол энэ одоо хэдий одоо гүн гүнзгий утга байгаа. Тийм ээ тэрүүгээр харагдаж байгаа. За Мэрдэгва гэдэг бол ажигма гэдэг маань бол агшин агшнаар өөрчлөгдөж. Сагжаа Нэрлэнгийн Пүмбү Мэрдэгва учраас агшин агшнаар өөрчлөгдөж байгаа гэдэг чинь бол яах вэ? Бусад зүйлээс хамаарч байна гэсэн. Тийм ээ өөрийн эрх байхгүй. Бусад зүйлээс хамаарч байгаа. Раваа мэва. Жүжин ла дөва. Тийм үү? Уг шалтгаанд бол харгалзаж хүнд одоо шүтэж оршиж байгаа. Тийм учраас өөрийн эрх байхгүй. Тийм учраас бол яах нь
мөнх биш. Мөнх биш. Учир шалтгаан нөхцөл шалтгаанаас хамаарч байгаа учраас мөнх биш юм байна. Тэгэхээр нөхцөл шалтгаанаас хамаарч байгаа учраас энэ олон зүйл ингэж нийлж иж рянгаж яваа буюу ингэж нөхцөл шалтгаан нь бүрдгээр гардаг, бүрдгүй бол гарч чадахгүй байгаа юм байна гэдгээр юу харагдаж байна гэхээр энэ бол цор ганцаараа биш юм байна. Цор ганцаараа биш. Олон зүйл ингэж одоо шүтэн барилдчиж тийм ээ ингэж цуглж иж ингэж иж бүрддэг юм байна. Цор ганцаараа биш юм байна. Тэгэхээр бол Мэрдуга гэдгийг л одоо сайн ойлгоход л одоо жишээ нь маш олон гүн гүнзгий зүйлийг бол мэдэж болох нь тийм ээ. Тэгэхээр Мэрдуга гэдгийг доголох юм бол яах нь гажиг гажиг гэж юу аян ба доголно. Гажигма Мэрдугийн цанид шүү дээ тийм ээ. Гажигма Мэрдугийн цанид. Тэгээд чөө дугуулаа чөө цанид дугуй онд дугуйр. Тэгээд Мэрдуга дугуулаа Мэрдугийн цанид дугуй онд дугуй. Мэрдугийн цанид гажигмаар. Гажигма гэдэг маань юу гэсэн гажиг гажиг гэж юу. Гажиг гажиг гэж юу гэдэг чинь юу гэсэн үг вэ лээ? Жүжинла дөва. Жүжинла дөва. Жүжинла дөва юм чинь яах нь раван мэба. Тэм учраас яах нь жигвүү маянба. Жигвүү маянба. Чö шэн одоо юу гэдэг юм өөр бусад зүйл мамбуулаад одоо тий олон зүйлээс ингэж бол хамаарч байгаа. Энэ олон утга. Тэгэхээр тэгвэл Мэрдуга догно юу гэж тагслах гэдэг вэ гэхээр ганцхан дагмид дугуйн чавартал. Мэрдуга догно ганцхан дагмид дугуйн чавартал Мэрдуга догно дагжиг раванжингийн даги дуун дов бичэр. Дагва, жигбүү, равава юм ба бүгдийн гаг бичэр. Эний жишээ гэх тийм. Дагва юм ба, жигбүү юм ба, раван юм ба. Дагжиг раванжингийн даги дуун дов бичэр. Дагжиг раванжингийн даги дуун довсуна ганцхан дагмаар рагва дов чав бичэр. Ганцхан дагмаар рагва дов. Мэрдуга догно ганцхан дагмаар рагва дов чав гэж тагслах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр Мэрдуга догно ганцхан дагмаар рагва дов тоглоход юу дутуу юм? Бүгд л дагжиг раванжингийн даги дуун, дагжиг раванжин дагва жигбүү равава юм ба бүгдийг гагалж чадж байгаа үстэй Мэрдуга тоглох дээр, гажигма юм ба тоглох дээр. Тэгээд цаашлаад бол дагмид прамо ян дов гэж. Ранжа төбийн заяж дом ба дов гэж. Ранжа төбийн заяг дом ба дов гэж. Мэрдуга догно. Мадуг гэвэл гарын мадуг. Тэ? Ранжава. Ранжа туба. Заяа маянба бүгдийн дов гэж. Мэрдуга тоглоход гэдэг ийм жишээ нь бол ийм тагслах гэх байхгүй юу. Тэгэхээр бол яах нь энэ одоо Мэрдуга гэдгийг бол одоо тоглоход бол ингээд маш олон нарийн зүйлс бол салбарлаад бол ойлгохоор тэгэхээр бол энэ дээр бол одоо маш товчхон тэгээ бол хүн одоо гүн нарийн ийм одоо даг готсон байгаа юм шүү гэдгийг бол хэлэх нь зүг баха. За дэчөөж сагжаа нэрлэнгийн пумбуучж даг медва инде раваавын дагийн овор мадуу бэж. За хоёрдугаар гүнжүн дэмбэ намбала догшиг нэ гэж. За гүнжүн дэмба тийм ээ зовлонгийн шалтгаан үнэн гэдэг одоо энэ хоёрдугаар үнэн дээр бол бас дөрвөн хэсэг байгаа. Тэрний одоо эсрэг дөрвөн одоо Чирэлба нарын эсрэг одоо дөрвөн баримтал нь бол юу гэх нь дунгал жүмэд үзэн баа гэж. Зовлон бол яах нь жүмэд үзэн баа буюу уг шалтгаангүй юм аа гэж. Ингэж үзэж байгаа ийм үзэл баримтал байна. За энэ бол одоо жишээ нь энд байдг үү гэхээр Жампинба гэж. Чирэлба Жампинба бол дунгал жүмэд үзэмбийн Зэмба бол Жампинбад байгаа тийм ээ. Тэгэхээр бол дунгал жүмэд үзэмба бол Жампинбад. Тэгэхээр яах нь Гүнжүнгийн намбагаар бол Жампинбийн одоо давааг бол бас цааж байгаа. За нэг жишээ шүү дээ. Нэг жишээ. Дунгал жүмэд үзэмба. За мөн хоёрдугаарх нь бол жүүжиг хоноола жүүжиг хоноо жавар зэмбад гэж. Жүүжиг хоноо жавар зэмба. Цор ганц одоо уг шалтгаанаас ингээ юмс одоо бий болдог. Ингэж одоо олон нөхцөл шалтгаан бүрдэх шаардлагагүй байдаг юм аа. Жүүжиг хоноо гэж. Зөвхөн нэг одоо уг учир шалтгаанаас л бол ингээд юмс үүсэж бий болно гэсэн байнгийн ийм маягийн баримт. За энэ бол одоо Чирэлва Ванчугва гэж үг тийм Чирэл Ванчугва. За түүнд бол энэ үзэл онол бол бас одоо байдаг.
За Ванчуг сугжийн Лоён Ява ондууд оноо Жавар Зямба гэж. За Ванчуг тэргүүтэн одоо тэнгэрүүд ч тий тэнгэр Ванчуг тэргүүтэн гэдэг нь одоо цамб мэтийн тий Ванчуг цамб тэргүүтэн Лоён Ява ондууд оноо гэдэг нь одоо ингэж юу одоо оюун бодлыг бол урд нь ингээд төрүүлснээр одоо ингээд үүсэж бий болсон юм аа гэж ингэж бодож байгаа. Жишээ нь одоо энэ төв орчлон үүсээгүй байхад цамб одоо тийм ээ эсвэрн тэнгэр буюу цамб одоо нэг ийм орчлон байвал гэж бодохтой зэрэг одоо тийм давхцал ч юм уу ингээд орчлон үүссэн байдаг. Тэгээд тэгжээтэл яг нь орчлон үүсэхтэй зэрэг нөхөр юу гэж бодох вэ гэхээр энэ дээр одоо ийм ан амтэн ийм зүйлсүүд байсан бол энэ төр гэж тийм ээ. Тэгжээтэл одоо тэрнтэй нь бол зээд ингээд ан амтэн ургамал гардаг ч юм уу. Тэгэхээр цаашлаад нөхөр юу гэж бодож гинүү гэхээр одоо энэ миний одоо бодсны дагуу миний бодсны хүчээр бол ингээд үүссэн юм аа. Орчин хорвоо дэлхий үүссэн юм аа. Тэгэхээр би энэ бүгдийн бүтээгч эзэн нь би юм аа гэдэг юм уу. Ийм үз. Тэгэхээр тэр Ванчуг тэргүүтний бол Лоён Ява ондууд данаа Жавар Зямба гэдэг тэр мэтийн үз томлож байгаа. Одоо энэ оюун бодол бол одоо энэ одоо ингээд урд нь одоо тэгж бодож санснаар бол үүсэж бий болсон гэж энэ үз. За Раншин Дагла найгуу Мэрдэгвар Зэмбийн Нямбур Раншин Дагла гэж. Мөн чанар нь бол мөнх боловч үе бол мөнх ус байдаг юм а гэж бодох ийм одоо үзэл байна. Раншин Дагла найгуу Мэрдэгвар Зэмбийн Нямбур гэж. За Раншин Дагва найгуу Мэрдэгвар Зямба ч юм бол жирбүү шүү дээ. Жирбүү одоо нүцгэн тийм ээ байдаг. Одоо огторгын хувцсыг өмссөн гэдэг үздэг. Тэгээ бол одоо аж байдал нь бол байнга нүцгэн шалдан байдаг. Тэгээ бол одоо өөрснийх нь үзэл онолоор бол нүцгэн шалдан байгаа юм биш. Юм өмсцэн байгаа. Тэр нь бол одоо огторгойг өмсцэн байгаа. За энэ одоо тэр жирбүүва бол Раншин Дагва найгуу Мэрдэгва гэж одоо бас ийм үзэл баримт. За эдгээр бүгд энэ дөрвөн одоо ийм буруу үзэл бодлын ерөндөгт бол Гүнжүн Дэмбийн Намба нэгдүгээр Жүү, Гүнжүн, Равжэ, Жин гэсэн энэ дөрвөн одоо зүйлийг бол зарлигласан юм аа гэж. Эний одоо дунгал жүмэд үз юм ба. Жүүжиг хоноолоо Жавар Зямба. Ванчуг сүжил Лоён Ява ондууд анаа Жавар Зямба. Раншин Дагла найгуу Мэрдэгвар Зэмбийн Нямбууд бол Жүү, Гүнжин, Равжэ, Жингийн Намба дөрвийг бол Гүнжүн Дэмбагийн одоо дөрвөн зүйл болгож ингэж айлцсан юм аа гэж. Энэ ямар учиртай юм гэхээр Сагжээжийн Лайдан Сэрдваны Чөөжин. Сагжээжийн Лайдан Сэрдваны Чөөжин. Сагжээжийн Лайдан Сэрдваны Чөөжин. Жуи Намба эндэ дунгалжийн заваажийн юм бэ. Сагжээжийн Лайдан Сэрдва бол яг нь дунгалжийн юу лээ? Жуи Намба эндэ дунгалжийн заваажийн юм бэ. Тэгээ Чөөжин. Сагжээжийн Лайдан Сэрдваны Чөөжин. Гүнжүнгийн Намба эндэ Арамбрэ дунгал яна янду жижид юм бэ гэж. Гүнжүнгийн Намба энэ гол одоо үлэн шүү дээ. Рамбрэ арангийн барай болсон дунгал яна янду жижид юм гэж. Одоо өөрийн үр дагавар болсон тэр Яги Гүнжүн, Нямумби Гүнжүн, үйл Нясванисаас бол үр дагавар болсон зовлон бол дахин төрүүлж байдаг уг шалтгаан бол. Энэ жижид гэдэг бол жуийн цанид шүү дээ тийм ээ. Жуийн цанид. Тэгэхээр яна янду жижид юм бичээрэй гэж. Миний уг шалтгаан нь болж байна гэсэн санаа шүү дээ тийм ээ. Дэ Чөөжин гэдэг нь Сагжээжийн Лайдан Сэрдваны Чөөжин. Равжэ Намба эндэ Арамбрэ дунгал агду жижид юм бичээрэй гэж. Агду жижид юм. Дэ Чөөжин Жэнжэ Намба эндэ Арамбрэ дунгалжийн танжиг жижиг юм бичээрэй гэж. Арамбрэ дунгалжийн танжиг жижиг. Энэ бүгд бол айгүй байна тийм ээ. За Гогдонжийн Намбала Логшүгний Гогдонгийн Намба буюу хотготын 3 дугаар үнэн. Лам Нэмлэнжэ Римбэ Ванду бол 3 дугаар үнэн тийм ээ. Гогдонжийн Намбала одоо эсрэг одоо тэр Чарилба нарын одоо баримтлагдаг эсрэг үзэл нь юу гэхээр Тарва Емэдүү Зямба гэж. Тарва Емэдүү Зямба.
За энэ бол хэнд байдгүй гэхээр Жампинба нөгөө хин хоёрт. Жампинба болоод Жодвава гэж байгаа шүү дээ. Жодвава. Саатлгоотой хагарахаага баятжаа. Жанар Жодвава. Жодвава хоёр бол Тэдэр Зимба бол. Яг тэр. За Тарва Емэдү зэм. Сагжээжийн чадвар гашиг тарвар Зимба. Сагжээжийн одоо нэг зарим нэг онцлог зүйлүүдийг бол Тарва гэж бодох. Баримтлал бас байдаг тийм ээ. Энэ бол одоо ихэнх нь л бол ийм маягаар л одоо Тарваг барьж байгаа шүү дээ тийм ээ. Жирэлбийн дүнтаанууд бол бүгдөө одоо Тарва, Нирван, зовлонгоос гарах арга замыг бол айлтсан бүгд бол сургадаг. Тэгээд Тарва нь яг ямар зүйлийг Тарва гэж байгаа юм бэ гэхээр ихэнх нь бол сагжээжийн чадвар ялан онцлог нэг ийм зүйлийг бол Тарвар Зимба тийм ээ. За мөн Нёмонжийн чадвар гашиг Тарвар Зимба. Нисванисын тэм нэг онцлог зүйлүүдийг бол Тарва гэж дүр. За одоо жишээ нь одоо тэр дээшээ гараад одоо дүгмэд там руу ч юм уу зэрзээ мэрзээд энэ төр төрөх энэ төр болохоор зэрэг яг үлээ энээс цаашаа байхгүй ингээд бол Тарва тоглож байгаа маа. Тэр нь бол одоо маш нарийн Нисванис одоо ийм сэтгэлүүд Нисванис гэж танихад ч төвхтэй ийм нарийн Нисванисууд байгаа шүү дээ тийм ээ. Тэдгээрийг бол одоо Тарва тоглолцжээ гэж. Энэ одоо тэр одоо нарийн живэл тогш живэл энэ төр байгаа шүү дээ. Нарийн живэл Жинва Годва гэж одоо Шинагийн одоо гол одоо саад тодруулсан зүйлүүд байгаа шүү дээ. Тэр одоо Жинва Прамо энтрийг бол Тарва гэж энэ дүүрэгт байдаг. Бичлэн бол одоо бас байгаа. Тэгэхээр Нёмонгийн чадвар гашиг Тарвар Зимба. Нёмон Ленжиг банжин лар догвар Зимба гэж. Нэг удаа Нисванисыг бол хэдий дэвцсэн ч гэсэн дахин бол бас Нисванис төрөх байдаг юм аа гэдэг ч юм уу тийм ээ. Ийм маягаар. Ийм маягаар одоо баримтлах ийм одоо буруу үзэл онол байгаагийн ерөндөгт нь бол бурхан багш юу гэж айлцсан гэхээр Гогдонжийн намба Гогба нэгдүгээр, хоёрдугаар Шива, гуравдугаар Жанам, Энжүнгийн намба. Энэ дөрвөн зүйлийг бол айлцсан юм. Гогва, Шива, Жанам, Энжүнгийн намба гэж хэлдэг тийм ээ. За энэ юу гэсэн утгатай юм бэ гэхээр Ланюм Малювр бамбай барлава чөөж. Гогдон учраас барлава гэж хэлдэг тийм ээ. Ланюм Малювр бамба буюу үйл Нисванисыг хоцроолгүй твцсэн одоо тэр ангижрал тийм ээ. Ангижрал. Тэр бол юу юм бэ гэхээр говийн намба эндээ дунгал говийн барлава юм биш гэж. Дунгал говийн зовлон бол одоо цаасан хоригдсон хаасан ийм одоо ангижрал болж байгаамаа гэж. Барлава юм. Дунгал говийн барлава юм биш. Дээж өөж Ланим Малювр бамын барлава чөөж шивийн намба эндээ Нёмон шивийн барлава юм гэж. Нисванис амирлуулсан ийм ангижрал. Дээж өөж Жанумби намба эндээ гэж. Жанумба гэдэг нь бол танаа нь бол пүнсэн цуг гэсэн санаа шүү дээ тийм ээ. Дээж өөж гэдэг нь тэр юу Ланим Малювр бамын барлава чөөж Жанумби намба эндээ пүнсэн цуг эндээ гэсэн ч болно тийм ээ. Пандэн овор жүрмийн барлава юм гэж. Пандэ тус амгалангийн одоо мөн чанар гэсэн ийм одоо барлава юм ангижрал юм гэж. Дээж өөж Энжүнгийн намба эндээ дунгал лар мэжүнгийн барлава юм. Бурхны шашны бол одоо тэгэхээр одоо онцлог гайхамшиг нь бол юм тийм ээ. Зовлон одоо үнэхээр одоо үндэс язороос нь төвчиж чадах юм бол дахиж гаргахгүйгээр нэг мөсөн одоо юм зовлонгоос сал ийм ангижрал ангижрал юм. Тэгээд тэр бол ангижрал нь юу юм гэхээр дунгал савндан жава бав. Буюу үндэс хөрөнгө язгуураас нь бол одоо төвчдөг. Тийм учраас бол дахин одоо зовлон дахин гарна. Харин Жирэлбийн одоо дүнтаа Жирэлбийн шашин тунгууд бол зовлон бол одоо үе хэсэгхэн байхгүй болгож байгаа нь бол үндэс язороор нь гаргаагүй арилгаагүй учраас бол дахин одоо үсэн шалтгаан бүртгээр тэр зовлонгууд бол дахиад гарах байдаг. Тэр Ришиг онжурдуу Мебасова тийм ээ. Одоо нэг хэсэгхэн төр зуур бол тэр толгойг нь дарсан шиг тийм ээ. Унтаа байдалд оруулсан шиг ингээд Нисванис муу сэтгэлүүдийг энэ төр бол үе бол байхгүй. Тэгээд Жирэлбанаар бол одоо шинэ товлоод онш хүртэл товлох энэ төр байгаа шүү дээ. Онш товлоно гэдэг бол одоо дочгор аваа банваа шүү дээ. Дочгор аваа бол Ришиг онжурдуу байхгүй болж байгаа. Тийм ээ. Тэгэхээр бол тэгээд шинэ товлоод дочгор аваагаас салах юм бол
тэр одоо онш тэр зүм мэдл гэх юм уу, илт мэдл гэх юм уу онштой болдог. Энэ бол төмөн яндан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр бол одоо ришиг онжирдуу хэсэг одоо ингээ үе хэсэг гэх юм бол одоо очиг рагва энэ төр гарахгүй болгож байгаагаа бол би одоо юм баганчлаа гэж эндүүрэх ийм үзэл бол Черэлбийн одоо шашин тохиолдох юм аа. Тэгэхээр тэр нь бол нэгэнт одоо үндэс язгаар ороонд барилгаж салгаагүй учраас бол тэгэл нөхцөл шалтгаан нь бүртгэр дахин одоо шунал, уур, атааж одоо энэ бүгд бол дахиад гарах бол аа гарах нь бол ороо дамжиггүй тийм ээ. Ийм байдаг. Харин бурхны шашинтангууд бол Энжүнгийн Намбаяндэ дунгал лар мижүүн юм баралваа юм чирэр гэж. За дөрөвдүгээр ламдан мөрийн үнэн бол түүний эсрэг одоо орьссон буруу үзэл нь юу юм бэ гэхээр мөн одоо юу гэнэ тарлам эмэд үз юм ба гэж. Тарлам эмэд үз юм ба. Дагмид дугуйн ширв тарлам маямбар юм ба. Энэ бол хамгийн ноцтой тийм ээ. Одоо энэ зовлонгоос гаргадаг мөрийн үнэн. Зам мөр бол одоо тэн дотор бол энэ дагмид дугуйн ширв тарлам маямбар юм ба буюу бие үгийг онсон бэлгүүн бол Нирванд хүргэх зам мөр биш гэж үзэж байгаа. Энэ бол одоо буруу үзэл байна шүү дээ тийм ээ. Буруу үзэл. Догшиг юм байна шүү дээ. Тэгэхээр дагмид дугуйн ширв тарлам маямбар юм ба. Самданжийн чадвар гашиг тарламдуу юм ба. Энэ түрүүн хэлсэн нөгөө одоо самдан энэ төр товлоод сэрзий хүртэл явах байгаа шүү дээ тийм ээ Чирэлбан. Сэрзий хүртэл бол сүмэд хам сэрзийг одоо төрөх бол ингэ явж чаддаг. Тэгээд бол энэ самдангийн одоо энэ зарим нэг онцлогуудыг бол төрүүлээд тэрийгээ бол Нирван гэж эвдүүрэх ийм буруу үз. Тарламдуу юм. Самданжийн чадвар гашиг тарламдуу юм. За энэ тухай бол намдал Лэвү дамбуу дээр хойд хэсэг. Намдлын Лэвү дамбуугийн хойгуурхан шиг хэсэгхэн тодорхой хэдүү байгаа шүү. За дунгал дэнсэд үжидвийн лам медур юм ба гэж. Зовлонг бол одоо бүр мөнхөд одоо ашид одоо ингээд барж үйлдэг. Ийм одоо зам мөр бол байхгүй гэж байгаа юм. Тийм ээ зовлонг бол одоо үрд байхгүй болгох ийм зам мөр бол байхгүй. Ингэж бодож байгаа. Ийм маягийн одоо ийм дөрвөн одоо буруу үздийн ерөндөгт бол бурхан багш бол Ламданжийн Намбаанд бол лам, ригва, дүва, энжингийн намба гэсэн ийм дөрвөн зүйлийг гэж дөрвөн байдлыг бол. Энэ дээр нэг зүгээр гэд бол энэ Гогдонгийн Намбаад бол Энжүнгийн Намбаа гэж юм байна. Тийм ээ Гогдон Энжүнгийн Намбаа эндээ дунгал лар мижүүн юм барлаа юм. Ламдан дээр бол Энжин шүү. Энжингийн Намбаа шийсүм ийм гэж. Энэ нэг Энжин гэсэн нэг юм хоёр үг. Тэ сонсогдоод андуурах гэдэг. Намбаа сумбай, намбаа ший сумбаа гэж. За лам ригва дуа Энжингийн Намбаа сумбааны дагмид онсомдуу доггүй жансамж тонлом чөөж. Би үгийг бол ихтэд одоо онж таньж мэдсэн. Их хөлөгний үцгүй мөр буюу тонлом. Энэ бол одоо пагвын лам те паглам. Утгтын одоо зам мөр, иглийн зам мөрөөс гэдэг дээш одоо яасан дагмид онсомдуу доггүй тонлом. Жансамжийн тонлом чөөж. Ламжийн Намбаа эндэ. За лам ригва дуа Энжингийн Намбаа гэдэг. Ламжийн Намбаа эндэ харвар додур жидвийн лам юм биш гэж. Нирванд зорчих бол зам мөр гэж. Дээчөөж тийм ээ жансам тонлом чөөж. Ригви Намбаа эндэ Нёмонжийн Нямбун лам юм биш гэж. Нёмонжийн Нямбун лам. Дээчөөж Дүви Намбаа эндэ ламжийн найлуг онсом дуудагын гоно чинжи маллугбар дува юм биш гэж. Ламжийн найлуг онсон дуудаг тийм нэг ёсондоо хоосон чанарыг хийж байгаа шүү дээ. Найлуг онсон дуудаг гоно чинжи маллугбар дува юм биш гэж. Дээчөөж Энжинжи Намбаа эндэ дунгалдан Нёмон заваана сажижин лам юм гэж. Зовлон болоод Нисванисыг бол үндэс язгаар осно нь бол одоо арилгаж байгаа ийм зам мөр юм гэж. Оноо. Ингээл одоо 16 зүйл маань бол энэ шүү тийм ээ. Тогшиг 16-гийн эсрэг одоо буруу үзэл баримтлал 16-гийн эсрэг одоо айлцсан одоо бурхан багшийн айлцсан 16 одоо энэ дөрвөн үнний 16
одоо байдал намбаа тийм ээ. Мэрдах сүжүдэг намбаа гэдэг тийм ээ. Энэ бол энэ байна. За оноо Дембаши гал лам мянган лам жидар яншин гэж. За хутагтын дөрвөн үнэн маань хоорондоо галваа юм уу мянган галваа юм уу харшлах юм уу үл харшлах юм уу хэмээн суух юм бол ямар мэт юм бэ химээвэс ийм зүйл ётой дунгал Дембавэр гүнжүн Дембала мачвжин гүнжүн Дембис дунгал дүгдэнла чав юм гэж. За дунгал Демба яна гүнжүн Демба юм бэ мачв гүнжүн Демба яна дунгал Демба юм бэ чаваа гэж. За дунгал Демба суг сүм гал бичрэр гэж. Дунгал Демба суг сүм бол сүмбүү бол хоорондоо галваа юм аа. За намбаж үдэг сосор галлам мянган шагд уёд дүгдэнжи намбаши галваа инжин Демба шэ намжи намба шитсэн сүм сосор донжиг бай гэж. Бүгдэнжи намбаши бол хоорондоо галваа юм аа. Мэрдэг дунгал дон дагмид дөрв бол галваа юм. Демба шэ намжи намба шитсэн сүм нөгөө бусад одоо гурван тийм ээ гогдон биш ээ гүнжин гогдон ламдингийн одоо намбаши бол хоорондоо донжиг юм аа гэж. Тийм ээ дотроо дөрв байгаа шүү дээ. Тэр дөрөв нь хоорондоо бол донжиг юм аа гэж. Донжиг бичээр. Гэж. За донжиг юм аа гэж. За энэ хүрээд бол ингээд юу ах нь. Дембаши бол ингээд жидун бол энэ хүрээд ингээд дүүрч. За одоо тажууд. Тажууд дээр одоо Дембашиг юу гэж. За дүүийн мэгва динши гэж тийм ээ. За парчин тойжид гав дамбуугийн одоо нэгдүгээр дэвтрийн Дембашин яна. Дембашин яна. За намаа. Завар Демба намданы гэсэн. За заваа гэдэг нь бол ондог жонго хэлж байгаа шүү дээ тийм ээ. Ондог жонгийн заваанд бол дүвдан Демба намданы гэсэн. Дүвдан гэдэг нь бол юу вэ? Дембаны Гүнзүү Демба, Гондом Демба гэдгийг бол бид хэлсэн тийм ээ. Одоо бол Демба намданы гэдэг нь бол Дембашиг. Демба намданы хэмээн дөрвөн үннийг зарлигласны анх дугаарх нь бол дунгал Демба чадвалаа гэж. Дунгал Демба буюу зовлон үнэн гэдгийг бол дэлбэр гэдэг нь дэлб донсолд юу гэж айлцсан. Тэгэхээр дунгалла сүг лаасууга бревер журвын домбооны хэмээх тэргүүтээ бол ингээд үгсээр бол дэлб донсолд бол үзүүлсэн юм гэж. Үзүүлсэн юм гэж. За Нева чадвала хүн жунвала домбооны жээс. Энэ дэлб донслын өгнөөчүүд те хоёрдугаар үннийг бол хүн жунвала домбооны хэмээх тэргүүтээ сүмба чадвала гогвала домбооны хэмээх тэргүүтээ шива чадвала ламда жимбалаас үгийн паралду жимбадан шээсүг жингатуу жарваад нь тааждваа гэж. Тэгэхээр бол одоо уг гарвал нь бол күн замма тийм ээ уг гарвал нь бол ариун гэдгийг үзүүлэх бол дэлб донслын одоо банчин соном давглан маань гэж бодуулаад ингээд энэ дээр бол яах нь жарваа годлох мөн тааж чадваа гэсэн хоёр хэсгээс үзүүлнэ. Дамбууны римбашин мөн одоо агжир годлох нь бол яг л одоо дүгдэн гүнжин гогдон ламдин гэсэн дэс дараагаар нь ёо гэж. Шарибу дела жанчу симба чимбу цуг домбоо нийтла зонна зон шэжао шэсүгжин доцог чөөж. Бурхан багшийн одоо шарибуд альж байгаа дооны хэсэг байна тийм ээ. Удрын хэсэг. Жанчу симба чимбу цуг домбоо нийтла зонна зон тий дүрс хоосон чанартай гэдгийг бол яах нь энд бол одоо шамдваас одоо шамдагтун хэмээсэн болоо хэмээх тэргүүтээ доцогчөөж судрын үг бол юу гэж байна. Дунгал Дембала домба эндэ дэла шэжэр диншин гагви чирдүү домбын доцог юм бичээр гэж. Шэжэр диншин гагви. За шэжэр буюу одоо шижа ёд шидэв шижа юл чэ бүгд донжиг те. За байгаа бүхэнд бол одоо яах нь үнэн гэж одоо үнэнд одоо баримтлсан энэ шунлыг бол цаахын тухайд айлцсан ийм судар юм гэж. Дэмбэр 1/9-д дэмбэр дүүр зэмбийн зэмба гагвын чидүү яах нь сүг домбоонид гэж бол их тэргүүтээ бол ингээд хоосон чанарыг тий сүг дэмбэр мадуа гэх 1/9 одоо бол энэ маранжидүү ёс учраас сүг дон дамбар мадуа тийм ээ дагжаала дондомжийн чадвар жарна бол одоо умаранжидүү ёс нь тайлбарлах шүү дээ тийм ээ. Шижэр дэншин гавгүй чирдүү домбын доцыг юм чирэр гэж. Сүг жэви чөжин нам аггүй чөжиндүү яндагвар жесү метон чэсүгжин доцог чөөж хүнжүн дэм бала домбо эндэ
Дела банжир дэншин гавгийн чирдүү домбын доцыг юм гэж. За энд бол гол нь банжир буюу банжаа дэвчгтүүнд бол дэншин гавгийн чирдүү домбын доцыг юм гэж. За шэрэв домбоны вижэ мягагж гүнэ нэмумба маян намбар жаваа маян шээсүгжин доцогч ээж огдон ла домбо янда дела онду жавар дэншин гавгийн чирдүү домбын доцыг юм гэж гэж. Огдон ла домбо янда дела онду жаваа. Овон ондужаад ондужаар мэд. Нөгөө дэншил ленсүм гурван одоо үе бис дараагаар бол бурхан багш тийм дөрвөн үнэг айлцсан гэдэг бид нар урд үзсэн тийм ээ. Дэний дунгал пав гэдэг юм бав. Дэний гүнжин пав гэдэг юм бав. Дэний говог пав гэдэг. Дэний лам пав гэдэг. Тэгээд дараа нь бол юу лээ? Дунгал шивэрж, говон ондууж, лам гомборж, тий гүнжин бамарж, огон ондууж гэсэн шүү дээ. Тэр байна шүү дээ, тийм ээ. Огдон ла домбо янда дела ондууж авар дэншин гавгүй чилүү домбын доцыг юм. Шэрэвү жанчин ширчин ла жодвинцэ дагниж жамбала зон шэвангам мэзун шээж авар яндагур жесү метон шээсүгжин доцогч энэ чинь юуны үг те. Шэрэвү жанчин энэ жесү. За мэзун шээ яндагур жесү шээсүн доцогч ээж намдан ла домбо янда дэ жудла дэнжир дэншин гавгийн чирдүү домбын доц. Гэж. За дагжур бол юм байна тийм ээ. Ойлгов. Нява дэншийн та жадвала ни. Дэншид одоо эцлийн шинжилгээд бол хоёр хэсгээс үзүүлнэ. Шанлуг гагва ранлуг шавга. За бусдын одоо тэр үзэл баримтлалыг бол няцаах. Тэгээд няцаагаад дараа нь бол өөрийн ёсыг тавих. Ийм хоёр хэсгээс үзүүлнэ. Дамбууны амаа хажиг гэж байна. За энэ хажиг нэгдүгээр хажиг. За амаа хажиг бол юу гэж сагжа брэдүжийн чар журва гэж. Сагжа брэдүжийн чар журва бол дунгал дэмбийн цандаа гэж. Сагжа жүдүжийн чар журва гүнжүн дэмбийн цанид. Сагмид брэдүжийн чар журва говдонжийн цанид. Сагмид жүдүжийн чар журва ламданжийн цанид. Тэрнэ цанид дамбууны мэтэ вартал мово гомломдэ цанид дэний цанид дамбууны мэтэ вартал мово гомломдэ цанид дэний рэрэнэ имба гашиг тонжа дэний аяа маян бээч. Мово гомлом гэж урд нь нэг ярьсан сан. За юу гэж вэ? За ингээд хажиг бол дөрвөн үнний цандыг бол ингээд тусдан тавилаа шүү дээ. Цагжаа брэдүжийн чар журва дунгал дэмбан цагжаа жүдүжийн чар журва гүнжүн дэмбэн цандаа гэсэн. За тэгэхээр эхний хоёр цанд нь бол харахгүй байна. Мово гомлон бол цанид дээр рэрэнэ юм байгаа шиг. Нэг өсөндөө таны цанид дээр энэ цонжоо дээр юм би чаваа байхгүй байна л гэж хэлдэг. Тэгээ мово гомлон бол хажиг таны тавьж байгаа цанид ч болоод байгаа мөртлөө цонжоо дээр гаяа маян бичэр буюу мово гомлон бол яг нь юу биш юм дунгал дэмбаач биш гүнжин дэмбаа юм аян бичэд. Тэгээ цанд нь бол дамбуу дэртэл тэгээ сагжаа ган шиг жумбра няга юм бичэд. Мово гомлон бол сагжааийн мова гэдэг чинь бол өөрөө сагжаа юм баг. Урд нь ярьсан санагдаад. Сагжаа ган шиг жумбра няга юм бичэд. Дамбуу дэртэл сагжаажийн шива юм бичэр. Мова гомлон бол сагжаагийн шива юм. Им бичэрдэ сагжаажийн лам юм бичэрдэ дэ сагжаа гомлом юм бичэр гэж. За сагжаа гомлом сагмыг гомлом гэдэг дотор нь бол хоёр ялгад гомломыг дотор нь ялгадаг. За сагжаа гомлом дотор мовоо гомлом. За тэрийг хэлж байгаа. За энэ гэхдээ бол хойно илүү тодорхой гарна. Одоо энэ үед бол ингээд гол. За мовоо сагжаа гомлом юм бичээ. Цаны сүмба дэя сагжаа гомлом юм. Цаны сүмба дэя метабартал цаны сүмба юу вэ? Сагжаа жүдүжийн сагмид жүдүжийн чар журва биш ээ сагмид брэдүжийн чар журва говдонгийн цанид сагмид жүдүжийн чар журва ламдангийн цанид. За тэр сагжаа брэдүжийн чар журва бол говдонгийн цанид гэж тавьсан. Тэр цаны сүмба дэ мэтэ вартаал намчин дэ цанид дэ ган шиг цонжоо дэ маян бичэр амбуу дэртэл дэ сагмид ган шиг брэв юм бичэр. Яг хөө тэ яг хажиг ингэж бодсон үг нь бас сагжаа брэдүжийн гэдэг нь бол сагмид брэдүжийн гэдэг нь сагмид юм ба ган шиг брэв юм ба гэж бодсон болж таарах гэдэг тийм ээ. Тэгэхээр намчин бол сагмын брэва яа юм.
Тийм тэгтээ бол эйгүү биш ээ. Гогдон маянд дээр нэрдэг баян байж тийм ээ. Нэрдэг гогдын бол дагва шүү дээ тийм. Баралва учраас. Аа. За сагмид аншиг брайв юм байж. За цаний шива дэ ям метева цаний шива бол сагмид жүдүүжийн чаржурва гэсэн шүү дээ. За дэ ям метева санжа пагва дэ цаний дэ ганшиг ламдан маян бичэр дамбуу дэртэл дэ сагмид ганшиг жүү юм байж. За сагмид содүүжийн сагмид жүдүүжийн гэхээр дэ сагмид юм ба ганшиг жүү юм бала бодсон гэж байгаа тийм ээ. За тэгж байлгүй дээ. Тэгээ бол одоо би хэрвээ хажиг байсан бол магадгүй тэгэхээр юу энэ одоо сагжээ жүдүүжийн сагмид брайдүүжийн сагмид жүдүүжийн гэдгээ бол сагмид юм байгаа шиг жүү гэдэг маягаар бол аранлаг ингэж үзээд ингэж гаргалж штэ тий. Тэгээс сагмижийн жүү сагмижийн брайв гэдэг сагмын юм байгаа шиг брайв юм ба биш. Сагмижийн брайв сагмижийн жүү гэдэг маягаар тавьчих юм бол яах юм бол тий. Тийм бол ингэж гарах шүү дээ. За тийм ээ. За одоо зобоо хоорондоо баг. За хажиг. За энэ хажиг дөрөв хажиг. Хоёрдугаар хажиг тийм ээ. Ранжу гүнжүн дэмбийн наминжин брайвер жүрвийн сагжээ. Тэгэхээр бид нар эндээс энэ олон хажиг ямар хэрэгтэй юм бэ гэхээр зэрэг ингээд сая бол сагжаа брайдүүжийн сагжаа жүдүүжийн тэгээд сагмид брайдүүжийн сагмид жүдүүжийн гэдээ тавьсан болсонгүй те. За сагжаа юм байгаа шиг жүү ийна. Сагмын юм байгаа шиг жүү ийна. Сагмын юм байгаа шиг брайв ийна. Би энэ чаваа байхгүй байна. Намчин жөөч санжаа пагвач жөөч ингээд хажиг гаргалчлаа. За тэгэхээр энэ одоо ингээд хажигуд бол цанда 1 2 3 гэдэг энэ хажигуудыг уулын дугаарлаад тэмдэглээд явбал уул нь зүгээр байдаг шүү. Ном. Тэгээд хэрвээ дугаарлчих юм бол энэ хажиг бол ингээд хойш хажиг нь бол өмнөх хажигаас илүү наривчлж нөгөө цандуудаа тавьж өгöd. Өмнөхөөсөө илүү наривчлаад өмнөхийнхаа алдааг засаад ингээд наривчлаад тавиад. Тэгэхээр тэднээс бол бид нар энэ зүг рүүгээ юм байна гэдэг бол тэр юм одоо тэр явж байгаа одоо газрын зураг шиг ингээд харагдах нь байна шүү дээ тийм ээ. Тэр тэгж ойлгоод ингээд хараад үзээд явбал сэтгэлд ингээд уух нь илүү за мэдгүй би тэгж өөрөө одоо үзчихсэн гэхээр чи над бол тийм байсан. Тэгэхээр нэг юм баримжаатай үзэх юм бол дараа нь тэр чинь тогтоогдохдооч бас илүү сайн байна. Тэгвэл ингээ альчгүй ямар нэгэн барьцгүй ингээ зүгээр сонсоод өнгөрчмөр чинь тэмдэглэлч байхгүй юм уу ингээ сонсоод өнгөрөхөөр мартагдахтаа амархан байна. Миний хувьд шүү зүг. За тэгэхээр энэ бол хоёрдугаар хажим байна тий. За уул нь ингээд дээр ч гэсэн бас байгаа өгсөн тий. Ингээд нэг хоёр гээд. Ранжу гүнжүн дэмбийн наминжин брайвер жүрмийн сагжаа гэж. Ранжу гүнжүн дэмбийн наминжин брайв буюу гүнжүн дэмба тий жүү болсон гүнжүн дэмбагийн наминжин брайв гэдэг маань тийм боловсрсон гэдэг нь яг тэрний үр дагавар ингээ боловсроод тухайн зүйл тухайн үйлдэл тэр тухайн сэтгэлийн үйлдэл бол ингээ яг боловсроод үр дагавар нь гарч байгаа. Энэ сагжаа бол дуул дэмба юм аа. Тэгэхээр зовлон үнэн гэдэг маань зовлонгийн үнэн гэдэг маань гүнжүн жүү гүнжүнгээс гарч байгаа. Тэгээд тэр жүү гүнжин нь бол яг ингээ боловсроод тийм бол наминжин брайв гэдэг нь бол тухайн тэр акшн одоо үйл тэр одоо юм бол боловсроод тэгээд гарч байгаа нь бол зовлон. Тийм ээ зовлон. Тэрийг бол сагжээд дунгал дэмбийн цандаа гэж. За арамбрай дунгал дэмбийн наминжин жүрвийн сагжаа гүнжүн дэмбийн. Яг эсрэгээр тийм ээ. Сая аранжуу гүнжүн дэмбаа байсан бол одоо арамбрай дунгал дэмбагийн наминжин жүү болсон. Тухайн үр дагаврыг гаргаж байгаа тэр намингийн жүү тийм ээ. Яг өмнөх тэр уг шалтгаан болсон. Тэр нь бол гүнжүн дэмбийн цандаа гэж. Ламданжийн баралбрай сүү жүрвийн. Ламданжийн баралбрай. Ламданжийн баралбрай гэдэг бол юу вэ? Баралбрай гэдэг бол дагва шүү дээ. Баралбын брайв гэдэг нөгөө нэг жумбрачивын нам шиг дээр. За дүүрээ эргэлэм чимбийн нам шиг дээр гарч байгаа. Жумбрачива. Жумбрачивын нам шиг дээр одоо брайвла дайж дэргэжийн гоноо бол олон янзын брайв гарсан дотор бол баралбын брайв гэдэг бол тийм ээ баралбын брайв бол брайв маян дээр дагва юм бэж. Дагва юм. Тэгэхээр ламданжийн баралбрай сүү жүрвийн
сосор дангуг. Бас сосор дангуг бол гогдонжийн цагдаа гэж. Гогдонжийн цагдаа. За сосор дангуг өөрөө дагваа шүү дээ тийм ээ. За гогдонжийн барилжур журийн хагийн намжин дэм бол намданжийн цагдаа гэж. За дамбуу мэтэ вартал дамбуу дунгал дэм бэ. Аранжун гүнжүн дэм бэ наминжин брэвэр журийн сагжээ бол дамбуу мэтэ вартал дунгал дэм бэ цаны сэрва мэтэ вартал мадаггүй нойгийн жигдэн хонжоотой гаан шиг таны дэм маа. Мадаггүй нойгийн жиг тийм. Одоо эс арилсан цав ертөнц бол таны хэлсэн энэ цанид дэйн гэж. Гүнжүн дэм бэ наминжин брэв юм аа гэж. За одоо тэгээд үйл нисонысын ирэхээр бүтэн одоо энэ орон ертөнц маань бол одоо үйл нисонысын ирэхээр бол ийм сав юм аа. Тэ? Ийм одоо наминжин барайвар журмын сагжаа мөн үү гэвэл мөн. Гэхдээ юу яах вэ? Жишээ мадаггүй нойгийн жигдэн бол дунгал Дэмбаян энэ юу биш. Наминжин барай биш юм аа гэж хэлдэг байхгүй юу? Наминжин ранжу гүнжүн дэмбийн наминжин барай бол биш ээ гэж. Цанид дэм аян бэж. Дамбуу дэртэл гүндүүлээс. За мадаггүй нойгийн жигдэн бол дунгал Дэмба мөн гэдгийн баталгаа нь бол гүндүүд юу гэж айлцсан? Гүндүүлээ. Тэла дунгалжийн дэм ба ганшана дэний Сэмжан Жеватан живи нэ гэсэн бод. Живи нэ гэдэг чинь бол одоо тэр мадаггүй нойгийн жигдэг гэж байна шүү дээ. Дунгал дэм ба гэдэг чинь юу гэх юм гэхээр Сэмжан Жеватан живи найжа тэгвэрж аваа гэж. Живи нэ гэх ч гэсэн бас бол дунгал дэм ба гэж мэдээж үлдээрэй. Хэмээн зарлигсан. Нева дэртаал наминжин барай маян бичэр дэртэл живүүн жүжис мадуу бичэр гэж. Живүүн жүжис мадуу аян. Чавардал зөөлө. Сэмжан жод жэсүн бичэр гэж. Сэмжан жод жэсүн. Сэмжан жод жэсүн ба тэ юу үзүүлдэг вэ гэхээр живүү жүжи мадуу ба. Жэсүн. Шаяа танидэ мэтэ вартал мөн яах нь цанидэ мэтэ вартал мигэвийн лай тэ хонжоодэ юм байгаа шиг цанидэ маян бичэр. Мигэвийн лай буюу хар нүглийн үйл бол дунгал Дэмбаян аранлаг таны ажиг таны тавьсан тэр цанидэ бол биш юм аа. Тэ ранжу гүнжүн дэмбийн наминжин барайвар журмын сагжээ. Тэгээд тавьсан. Юу гэж тавьсан? Ранжу гүнжүн дэмбийн наминжин барайвар журмын сагжээ. Тэгээд тэгээд тавьсан шүү дээ. За Шаяан цанидэ мэртэй бол мигэвилээд цонжоодэ юм байгаа шиг цанидэ маяг. Мигэвилээ бол цонжоодэ юм дунгал юм. Мигэвилээ гэдэг чинь юу вэ? Нүглийн үйл. Тийм ээ, нүглийн үйл. Нүглийг хэл. Нүглийн үйл бол зовлон гаргадаг. Мигэвилэгийн цанид юу вэ? Мигэвилэгийн цанид мигэвилэ. Дүндүүдэн байгаа шиг Арамбрай намын дунгал жинжижир гисэн яваа шүү дээ. Дунгал жинжижир гисэн яваа. Тэм мигэвийн цанд шүү. Мигэвилээ биш. Мигэвийн цанд. Нүгэл гэдэг чинь юу хэлж байгаа гэхээр лүндүүдэн байгаа шиг. Нэгдүгээрт бол бурхан энэ бол нүгэл шүү, ингүүл нүгэл шүү гэж бурхан бол заавал айлцсан зарлиг байх ёстой. Энэ нүгэл энэ бол нүгэл биш. Тэгээд нүглийг бол бурхан бол ингээд лүндгэнсэн байх ёстой. Лүндүүдэн байгаа. Тэгээд Арамбрай намын дунгал жинжижир гэсэн юм. Тэгэхээр тэр нүгэл бол яах вэ гэхээр боловсрохоор заавал зовлон эсвэл зовлонгийн язгуурт багт ийм зүйлийг бол гаргаж идэг. Үр дагавар нь. Тэгэхээр жижигхэн ч бай нүгэл бол зовлон гаргав. Арамбрай намын арангийн брайв намын нь бол дунгал юм аа. Дунгал жинжижир гэсэн найваа. Энийг бол мигэва гэж хэлдэг. Гева буян гэдэг бол лүндүүдэн байгаа шиг Арамбрай намын дева жинжижир гэсэн найваа. Жижигхэн ч бай том ч бай буян бол яах нь амар амгалан гаргаж. Тэр тухайн сайн үйл нь бол бие хэл сэтгэлийн гурвуулангийнх нь үйл байж болно. Тэр бүгд бол үр дагаварт нь бол яах нь амар амгалан гарч идэг зүйлийг бол буян гэж. Зовлон гаргаж идэх нүгэл. Тэгэхээр бол яах нь цанидэ мэртэй мигэвилээ бол чойж нь бол мигэвилээ тэ. Цонжоодэ яна цанидэ юм би чаваа миндүү. Цонжоодэ яна цанидэ юм би мачаа мигэвилээ чойж. Цонжоодэ юм байгаа шиг цанидэ маян бич. Дамбуу дэртаал гэдэг нь цонжоодэ ямбартал гэдэг нь мигэвилээд дунгал Дэмба ямбартал
Биш ээ. Эн чинь Гүнжин Дэмбаа юм би чи. Яа Дунгал Дэмбаа ямар ч Гүнжин Дэмбаа юм би чи. Дэртэл дэ лайжи гүнжүү юм би чир дэ хорвын дөвийн лай юм би чир. Хорвын дөвийн лай юм би чир. За энэ дээр юусо Дунгал Дэмбаа гэдэг. Энэ Нева дэртэл чинь юу юм бэ ш? Нева дэртэл чинь цанид Невагаа хэлсэн юм бэ штэ. Гүнжин Дэмбаагийн цанд. Наминжин барай юм би чир. Тэс Дамбуу дэртал гэдэг чинь цанидтэй маяг. Дунгал Дэмбаа хүн биз. Тийм ярьжсэн яас. Хүн Невагаа хүн байж тээ. Говдон Дэмбийн цан. Дамбуу Мэтэй Бартаал гэдэг нь бол Дунгал Дэмбийн цан. Мадаггүй нэг сонжоо юм ш. Дамбуу дэртэл гэдэг нь энэ жигдэнжин сонжоо Мадаггүй нэг жигдэн сонжоотой юм бартал гээд ингэсэн тий. Нева дэртэл гэдэг нь танидэ маян бартаал наминжин барай юм тэр тэртэл биш. Энэ зөвлөл. Дунгал Дэмбаа дээр л ярьж штэ. Хүн байна. Андуураа. Танидэ Мэтэй Бартал Мигэвэлээд сонжоотой юм. Сонжоотой юм багч танидэ маян бичэр Дамбуу дэртэл тэг Гүнжин Дэмбаа юм биш. Тэртэл тэг лайжи гүнжин бичэр. За тэг Мигэвэлээ бол лайжи гүнжин штэ тийм ээ. Мигэвэлээ бол лай учраас лайжи гүнжин юм бичэр тэг хорвын дөвийн лай юм бичэр. Чама дэртэл тэг наминжин барай маян бичэрдээ тэг Лумаадын маян бичэр. Лумаадын маян бичэр гэж байгаа. Тэгэхээр Мигээллээ байхын тулд бол Лүндүү Дэмбаа байх хэрэгтэй болж байгаа үз. Лүндүү Дэмбаа байх хэрэгтэй болж байгаа үз. Тэгэхээр Мигээллэгийн цанид дээр Лүндүү Дэмбаа гаан шиг Арамбраа намын Дунгал Жинжиж Иргэсүн аваа гэж заавал байдаг. Тэгэхээр Мигээллэ гэдэг чинь бол Лүндүү Дэмбаа байх. Бурхан заавал лүндгэнсэн байх. Энэ бол нүгэл биш гэж ялгаж өгсөн баг. Тэгэхээр бол яах нь наминжин барай маян биш Лумаадын маян биш чавартал зөөл амин лүндүү маданч гэсэн байж. Цанид Нева Мэтэй Бартаал. Цанид Нева гэдэг нь одоо жинхэнэ Гүнжин Дэмбийн цанд шүү дээ. Гүнжин Дэмбийн цанд юу гэлээ? Арамбраа Дунгал Дэмбийн наминжин жүр-жүргийн сагжаа гэж тавиад байна. Намингийн жүр-жүргийн сагжаа. Гүнжин Дэмбийн цандаа гэсэн. За тэр цанид Мэтэй Бартаал хам гонгийн Жива дүвжижийн сэрдва дэ сонжоотой юм байгаа шиг цанидэ маян бичэр гэж. За хам гонгийн Жива дүвжижийн сэрдва гэдэг нь хам гоман гэдэг чинь бол дээд одоо ертөнцийн гэдэг чинь бол сүг хам болоод сүгмэд хамыг хэл. Хам гон гэдэг. Сүг хам болоод сүгмэд хамын одоо төрөх тэнд одоо төрөх төрлийг бүтээдэг ийм сэрдва буюу бочиг. За энийг хэлж байгаа шүү. За тэгэхээр энэ бол юу хэлж байгаа юм гэхээр төрөл авахын тулд бол бидэнд шунал хэрэгтэй. Орчлонд бол төрөл авахд бол шунал хэрэгтэй. Тэр шунал нь бол одоо бидний ердийн одоо шунал байгаа шүү дээ тийм ээ. Сайхан бууз хараад идмээр санагддаг. Итайхан дуу байвал одоо өшөө ингээд сайхан сонсомоор санагддаг. Тэр одоо шунал бол биш. Тэрнээс илүү хүчтэй шунал хэрэгтэй байдаг. За энэ тухай бол ондогжингийн 5 дугаар бүлэг дээр одоо бид нар нөгөө юу үзэхлээр Дэмбэрэл янлагж үний 12 шүтэн барилдаг гэдэг одоо нөгөө сүм хийдүүдийн үүдэнд байдаг цэрдвийн хорлыг тойроод нөгөө нэг орчлонгийн хүрдэг нэг юм зураг байдаг шүү дээ тийм ээ. Тэн дээр бол одоо энэ сэрдва энэ чинь 8 дугаар одоо Жава сэрдва биз дээ. Жава сэрдва бол орчлонг одоо төрөл авахд одоо гол зүйл болсон энэ шунал байна. Тэгэхээр бид нар бол орчлонд бол төрхийн тулд бол маш хүчтэй шунал хүчтэй төрөл авахын тулд төрөл авахын тулд хүчтэй шунал. Тэгэхээр хоосон чанарыг мэдчих юм бол хоосон чанарыг онж таньж мэдсэн хүн бол яах вэ гэхээр энэ орчлонгийн элдв зүйлд бол хүчтэй шунхаа болчихж байгаа. Хүчтэй шунах. Тэгэхээр нөгөө муу заяан төрөө болчихж байгаа. Муу заяан хүчтэй маш хүчтэй шунал. Тэгээд тэргүй бидэнд бол тэргүүлшгүй цагаас одоо урд төрлүүд тийм ээ тэргүүлшгүй цагаас бол үйлийг бол одоо хангалттай ихээр хураачсан баг. Сайн төрөл төрөх үйлийг бол бид нар хангалттай хураачсан. Муу заяан төрөх төрлийг бол одоо үйлийг бол хангалттай одоо пинжижийн лавд хураацсан баг. Тэгээд одоо үхэхийн цагт бол алийг одоо сонгож авч төрдөг юм бэ гэхээр тэр шийдвэрийг хаана гаргаж байгаа юм. Тэр үхэх үеийн тэр одоо тэр шунал маш хүчтэй шунал.
Тэр нь бол одоо энэ насны одоо дадлагын ирэхээр сайн зүйл шунах уу, муу зүйл шунах уу гэдгийг л одоо асуудал. Тэгээд тэр одоо санал бол яах вэ? Тарах үзүүл шунах юм бол муу заяаны бол тэгээд урд хураацсан байгаа бидний лайг одоо боловсруулаад тэрийг бордоод тэгээд тэр нь боловсроод ингээд бид нар тэгэхээр бол хоосон чанарыг мэдэх нь бол ямар одоо ачаал бүгдтэй юм бэ? Тэрний нэг нь бол хүчтэй шунал төгөө гэж. Хүнсийн одоо мөн чанар бодит байдлыг татахаар андуурч эндүрхэн бол багасчаар хүчтэй шунал. Тэгэхээр бол тэгэхээр энэ бол тэрнтэй холбоотой тийм ээ. За хам гонгийн жива дүвжижийн сэрдва дэ сонжоо юм баг аашиг гэдэг нь энэ бол яг нь гүнжүн дэм ба юм аа. Гүнжүн дэм баян харин цанид дэм аян байж. Цанд нь бол хажиг таны тавьсан тэр арамбраа дунгал дэмбийн наминжийн жүр жүрмийн сагжаа биш юм. Амбуу дэртэл онжоодын ямбартлаад нёмүнби гүнжүн юм бичээр. Гүнжүн дэм ба ямбартал нёмүнби гүнжүн юм бичээр. Чима дэртэл гэдэг нь нөгөө цанидэ маян те. Таны тавьсан цанидэ маян бартал тэ наминжийн жүү маян бичээр. Дэртэл тэ мигевадан гева сагжээ гарун маян бичээр. Тэгэхээр энэ нөгөө хамгийн гол нь энэ хам гонгийн гэсэн шүү дээ. Хам гонгийн гэдэг нь бол дээд одоо энэ зүг хам сүгмэд хам төрөхөд бол энэ гевадамиг энэ мигевадан гева сагжаа гарун маян бинлээ. Миёвэллаа гэдэг өчтөр гарсан шүү дээ. Миёвэллаа дэнэ одоо энэ хамдун сүгмэдэд төрж байгаа шүү дээ. Миёвэллаа. Мигэ бол биш. Чавдэ зодлаа. Намин жүний мигэдан гева сагжаа ам хонаа гэж. Намингийн жүү гэдэг чинь болов тийм ээ мигева болоод гева сагжаа хоноо юм а гэж. Гева сагжаа хоноо юм а. Намингийн жүү. Тэгэхээр хам гонлоо бол намингийн жүүлээд байна биш. Миёвэллаа байна төрж байгаа шүү дээ. Шээс. За энэ өчтөр үзсэн шүү дээ тийм ээ. Өчтөр миёвэллаа. За хам юу шээс юм. Гонги даг дэртэл тэ лумадын юм бичэрдэ тэ хам гонгийн садүжи нёмон юм бичэрэр гэж. Тэгэхээр бол энэ хам гон буюу сүгхам сүгмэд хам төрдөг энэ лай бол яг нь лумадан миёвэллаач лумадан байх. Лумадан нүгэлч биш буянч биш. Тийм ээ ийм үйлүүд бол байгаа шүү дээ. Тийм лумадын юм бичэрдэ хам гонгийн садүжи нёмон юм бичэрэр гэж. За дээд одоо сүгхам сүгмэд хамын одоо тэнд хамаарагдах ийм нёмон шүү дээ гэж. Нёмон шүү дээ гэж. За тэгэхээр дээд одоо ертөнцийнхэнд бол сүгхам сүгмэд хам нэгсэндээ одоо бидний хувьд бол харь гариг шүү дээ. Харь гариг тийм ээ. Эрэнд тэдний хамд бол одоо юу ах вэ? Нёмон болол байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ биднаас бол тоон цөөн тий арай тоон арай цөөхөн. Тэгээд бол тийм одоо бүдүүн баг нёмон рагва бол маш бага ийм одоо онцлог бас байгаа. Тэгээд нёмон бол байгаа аваа. За тийм. Чавдэ зол омоо тамжил лумаадын шээс. Зодын энэ болоо гэж маш их тий. Гомоо тамжил лумаадын буюу гомаа са гомаа. Сүгхам сүгмэд хамын бол бүгд бол лумаадын юм шээс гэж. Гомоо тамжил лумаадын шээс. Хонаарэ хам гонгийн хонаарэ хам гонгийн сайдүжи мигева мэвартал хам гонгийн сайдүжи мигева мэвартал ийм сайдүжи нёмон яна лумаадын говьч дака дод минутэ ийм сайдүжи цанчин ловын жүр зэмбийн логдоо ёвичэрна маачав гэж. За өөдөөс нь одоо асуулт асууж байна тийм. Энэ дээр би энэ гонгийн даг дэрт гэдэг энийг гонгийн даг энэ дээрх даг гэсэн шүү дээ. Гонгийн даг гэдэг чинь энийг хэлж байгаа шүү дээ. Энэ наминжийн жүү маян бичэр дэртэл мигевадан гева сагжа гарун маян бэчэр. Энэ гевад мигева сагжа гарун маян бэчэр гэдгийг бол гонгийн даг гэдэг нь энэ шүү дээ. Гевадан мигева сагжа гарун маян бэчэр чавдаа гэж зөөлөө гэж лун тац. Жишээсүм гонгийн даг дэртэл гэдэг нь гевадан мигева сагжа гарун маян бартал лумаадын юм бэчэр. Ингэж өгүүлж өгч байгаа шүү.
им думаадын им бичирдэ тэ хам гонгийн садүжийн юм бичир чавдэ ойлэ гомат хамжил думаадын шэсү тэгэхээр тодорхой харагдав тийм ээ. Хоноор хоноор хам гонгийн садүжи мигэва мэортаа. За тэгэхээр өөдөөс нь асуулт тийм ээ. Тэгвэл одоо Сүхбаатар сүгмэд хамынханд бол тэднийхэнд хамаарагдах ийм мегава буюу нүгэл гэж байхгүй юм. Ийм садүжийн юм яна лумадын юм би чав. Ах. Дод минүүдэ ийм садүжи цанчин довийн жүр зэмбийн цанчин довийн жүр зэмбийн догдоо ёвичрна а за ийм садүжийн гэдэг нь хам гонгийн садүжийн нөгөө цамбаа чимбүү мааны цамбооны чимбүү гэдэг нөхөр шүү дээ тий цамбоо эсрэн тэнгэр тэр бол одоо энэ хамаг амьтны одоо уг шалтгаан болсон би одоо эднийг бүтээсэн тий эзэн бүтээгч God гэдэг шиг би бол бүтээгч нь энэ амьтны бол уг шалтгаан би юм а гэж бодож байгаа энэ одоо эсрэнгийн энэ буруу үзэл гэж байгаа шүү дээ. Энэ буруу үзэл чинь одоо тэр дээд одоо ертөнцийнхний одоо нүгэл буруу үзэл логдоо биш юм уу гэхээр мачвд мегаважуи нансанжийн логдоо юм хүрдвжийн логдоо юм гоо гэсэн. Энэ бол өмнө одоо олон хэлсэн тийм ээ. Логдоо 10 хар нүгэл дотор байгаа. Мегаважуи нансанжийн логдоо гэдэг чинь 10 хар нүгэл дотор бол бие хэл сэтгэлээр үлдэх ингээд ялгсан байгаа тийм ээ. За сэтгэлээр үлдэх дотор нөгөө хорлох сэтгэл, хомхоо сэтгэл тэгээ буруу үзэл тийм навсам ноцсон логдоо гэж буруу үзэл. Буруу үзэл дээр 10 хар нүглийн нүгэл болоод байгаа буруу үзэл чинь бол гүрдэв логдоо гэж байгаа. Гүрдэвжийн логдоо юм. Дондогжийн логдоо бол бишээ гэж. Тэгэхээр тэр цамбын одоо бодож байгаа би одоо бодоод тийм ээ энд одоо ийм гариг ертөнц байсан бол гэж бодонгууд гариг ертөнц бүтсэн. Дараа нь тэр гариг ертөнц дээр одоо хүн амьтан байсан бол гэж бодсон чинь хүн амьтан бүтсэн юм аа. Тэгэхээр би эднийг бүтээгч нь би юм аа гэж бодож байгаа. Энэ буруу үзэл чинь бол дондогжийн логдоо юм аа. Дондогжийн лог. Тийм учраас дондогжийн логдоо бол яах нь вэ? Нүгэл болдог буруу үзэл биш юм аа гэж ялгаж өгнө. Энэ дээр бол маш тодорхой юм. Би бол энэ 10 хар нүглийн буруу үзэлийг бол ялгасан нь бол энэ одоо барчингийн энэ хэсгийг хийж санаж байна. Тэр энэ логдоо гэдэг бол энэ юм биш үү? Мегаважуи нансанжийн логдоо яна гүрдэв логдоо. Гүрдэв логдоо гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бага зүйлийг байхгүй гэж бодож байгааг хасамжилсан ийм буруу үзлийг бол нүгэл болдог. Жишээ нь гончигсүн байсаар байтал байхгүй гэж бод. Тарваа гэдэг юм байсаар байтал байхгүй гэж бод. Нүгэл буюу юм байсаар байтал байгаа зүйлийг байхгүй гэж бод. Үүлийн үр байгааг байхгүй гэж бод. Сайн муу үйл гэдэг чинь бол муу одоо үр дагаварт нь зовлон амгалан хоёр гардгиймаа гэдэг зүйл байгааг байхгүй буруу гэж бодох. Энэ бүхэн бол гүрдэв логдоо. Энэ бол нүгэл болдог. Дондог логдоо гэдэг нь бол байхгүй зүйлийг байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр бол юу нь бол айгүй шүү дээ тийм ээ. Тэгээд заваа ламын нэг тийм юу байдаг юм лээ шүү дээ. Нэг дээр хүрээний яриач үлийн өрмөр хойд нас энтер гэж байгаа мó байхгүй мó гэдэг одоо хүн асуусан заваа лам гэдэг баха. Тэгж хариулсан. Энэ урд богд уулыг ингээд явган яваад ингээд давья гэж бодъё тийм ээ. Давья гэж. Тэгтэл замд чинь бол одоо чон баавга таарах бол магадлалтай. Тийм ээ таарах магадлал. Тэгэхээр бол эндээс явах гэж байгаа хүн яах вэ гэхээр одоо буу зэвсэгч байдаг юм уу? Ингээ бэлтгэлтэй явал зүв биздээ гэж. Бэлтгэлтэй явал. Тэгээ бэлтгэлтэй явал одоо чон баавга таарах юм бол аюул таарах юм бол тэр одоо буу зэвсгээ хэрэглээд ингээ мэд гарч болно тийм.
Байхгүй бол сайн л. Тэгэхээр байхгүй бол одоо тэгээ бэлдээд явсан нэг хохирол бол байна. А байгаа зүйлийг байхгүй гэж басамжлаад явбал таарчвал хохирол үсттэй. Тэрэн шиг л багхгүй. Тэгэхээр байгаа зүйлийг байхгүй гэж бодож байгаа бол бүрдэв логдоо юм. Тэр бол мегаважуийн буруу. Тэр 10 хар нүгэл болдог логдоо юм аа. Дондог логдоо гэдэг бол байхгүй зүйлийг байгаа. Байхгүй зүйлийг байгаа гэдэг. Одоо жишээд оогт аюулгүй ийм одоо замаар ингээд яваад очих юмд чинь одоо баахан буу зэвсэг үүрээд явах нь бол тэгээд яах вэ тийм ээ? Айгүй ч тийм хохирлон айгүй. Харин аюул байсаар байтал бэлтгэлгүй явах юм бол тэр одоо тэрэн шиг одоо тэгээд хойд нас байгаа юу, байхгүй юу гэдэг нь чухал биш ээ. Байвал одоо бэлтгэлгүй очивол баларна шүү дээ тийм ээ. Баахан нүгэл хийчихэд явал нөгөөтг чи байж ивэл одоо асуудал. Тийм яг заваалам одоо сүхий одоо мэрэгэн хүн эрдэмтэн хүн учраас бол тэр хүнд нь тохируулж л тэгж л хариулсан тийм л хариулт баг та тийм ээ. За тэр. За тэгэхээр бол юу гэж юм. Тэгэхээр энэ цанчин овий жүр зэмбийн логдоо бол ондоо логдоо. Хийгээгүй зүйлээ хийсэн гэж бодож байгаа ч юм. Яах вэ тэгтээ тийм ээ. За тэгэхээр бол энэ цанчин довийн жүр зэмбийн логдоо бол юу баг. Мегаважуийн тэр ганцанжийн гүрдэв логдоо бол биш юм аа. Тэгээ дондоо логдоо юм бичээр. За цаний сүмбадэ мэтэ бартаа. Цаний сүмба буюу ламдангийн цань тийм ээ. Ламдангийн цанд юу гэж хэлээ? Ламдангийн цанд жишээ цанид одоо юу вэ? Цаний сүмба биз дээ. Цаний сүмба чинь гогдонгийн цань. Ламданжийн баралбрайс руу жүрвийн сусар дангуу гэсэн шүү дээ. Ламданжийн баралбрайс руу жүрвийн сусар дангуу бол ламдангийн цанис мэтэ бартал ламдандан дүүнэмдүүдийн гогдонжис мангайвич гэж. Тэгэхээр ламданжийн баралбрайс руу жүрвийн сусар данга гэдэг нь баралбын брайв байх ёстой гэж тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр бол дамдан дунд дүүнэмдүүдийн гогдон гэж байгаа шүү дээ. Тэр бол дүүнэмдүүдийн гогдон бол таны тавьсан цанид болгүй байна гэж биш ээ. За шива мэтэ бартал гэдэг нь гогдонжийн юу лээ? Гогдон ламдан тийм үү? Дөрөвдөх нь ламдангийн цанд шүү дээ, тийм ээ? Ламдангийн цанд. Ламдангийн цанд юу тавьлаа? Гогдонжийн барилжур жүрвийн павгийн намжин дэм ба гэсэн шүү дээ, тийм. Гогдонгийн барилжур жүрвийн павгийн намжин дэм ба ламдангийн цаны сэрва мэтэ бартал гогдондон дүүнэмдүүдийн ламданжис мангай. Яг адилхан. Нэгнийхээ жүү гэсэн нэгээ барайв гэж тавьсан. Тэгэхээр бол дүүнэмдүүд дууа дээрээ эн чинь чаваа байхгүй. Тэ? Дүүнэмдүүд. За дүүнэмдүүдийн ламданжи мангай байж. Шаян шивадэ мэтэ бартал. За мөн одоо дөрөвдүгээр цанд ламдангийн цанид мэтэ бартал намчи яна гогдонгийн баралжуу маян гой бичэр. Намчин болвол гогдонгийн баралжуу маян гой бичэрдэ гогдон яна ран товже намчинжис това маян гой бичэр гэж. Това маян гой бичэр. Намчин яна баралжуу маян гой бичэрдэ гогдон яна ран товже намчинжис това маян. Намчинжис гэж шүү. Намчинжис това маян гой бичэр. За ян хажиг гэж. За энэ 3 дугаар хажиг шүү. 3 дугаар хажиг. Тэгээд ранжу лайнинжин брайвер жүрвийн одоо өөрчилсөн. Ранжу лайнинжин брайвер жүрвийн сагжээжин пүмбүү Монгол дэмбэн цанд. За нэлээд ойртож байна тийм ээ. Цандаа гэж. За арамбра намин дунгал жинжижин пүмбүү хүнжүн дэмбэн цандаа гэж. Дамбуу мэтэ бартаал дамбуу цанид дунгал дэмбэн цанид бол таахгүй. Хагжаа няндала найвын нянто даажин баде цанидэ гашиг цонжоодэ маян гэж. Хагжаа няндала найвын нянто даажин ба гэдэг чинь мэдж байгаа тийм ээ. Ама лайнинжин помбын сагжаа нэрлэнгийн пүмбүү үлдсэн байгаа. Нөгөө даажин нянто даажин ба тийм ээ. Нянто даажин. Хэдийгээр одоо Нисванисыг бол төвчээд даажин ба болчихсон ч гэсэн одоо яах нь урдын үйл Нисванисын ирэхээр авсан бие цогц нь бол үлдчихсэн байж байгаа шүү дээ. Тэгэхээр бол үлдэгдэлтэй гэж хэлээд байгаа. Үлдэгдэлтэй Нирвана тийм ээ. Тэр цаг үеийг бол тэгж хэлж байгаа шүү. Тэгэхээр бол
ранжу лайнинжийн бревер жирвийн сагжээжийн пүмбүү бол байгаа штэ. Нянта даажин бод. Ранжу лайдын нямунгийн брев болсон сагжээжийн пүмбүү байгаа юу байгаа. Гэхдээ дунгуул дэмба биш шүү дээ тий. Тэгэхээр маш гоё чойчтой байсан ш. Лагжаа няндала 80 нянта даажин бод цанидын хажиг таны тавьсан цанидын сонжоод маян байж. Сонжоо тэр дунгуул дэмба маян. Дунгуул банц хаваа юм. Яа дамбуу дэртэл дийн сүкбүндээ дээдээ юм ба. Дийн сүкбүн буюу нянта даажин бол лагжаа няндала 80 нянта даажин би сүгжи пүмбүү буюу одоо энэ бие махбод нь бол яа харахгүй урдын үйл нисванысын үр дагавар брайв лагжаагийн пүмбүү мөн шүү дээ тийм ээ юм байгаа. Дэний ойжуу донжиг бич гэж. Дэний нижин ойжуу донжиг бич гэж. Лагжаагийн пүмбүү тэр ранжуу лайнинжийн брайвер жуу тийм. Тэр лагжаагийн пүмбүүний донжиг бичэр чама дэртаал гэдэг нь дунгуул дэмба маян бартал тийм ээ цонжоод маян бартал тэгээд ажимба юм бич. Ажимба. Даажимба. За цаны нява мэтэ бартал гэдэг нь арамбраа 8 дунгуул жинжижин пүмбүүд гүнжин дэмбэ цаны сэрэг мэтэ бартал долоо. Долоон пүмбүү пинжижин лайд цонжоод юм байгаа шиг цанидтай маян бэж. Долоор рэгдэг бүгдөөрөө шүү дээ тий. Долоор рэгдэг пүмбүү пинжижин лай тэгээ бол цонжоодын цанидтай маян гэж. За долоо пинжижин лай бол яах нь гүнжин дэмба мөн үү гэвэл мөн харин таны тавьсан цанид болохгүй байна. Арамбраа 8 дунгуул жинжижин пүмбүү биш ээ гэж. Арамбраа 8 дунгуул жинжижин пүмбүү. Тэгээ цанидтай маян бичэр дамбуу дэртэд лайжиг гүнжүү юм. Пинжижин лай учраас лайжиг гүнжүү энэ да тийм ээ лайжиг гүнжүү. Лайжиг гүнжүү гэдэг чинь угаасаа дан пинжижин лай юм ба тавьсан шүү дээ тийм ээ. За дэ 20-ийн дөвийн 29 дөвийн лай юм бичэрдээ дэ дөвийн содномжийн лай. Нөгөө додвийн лаа тэнгэр болж төрж байгаа учраас энэ буйны үлээр л төрнө шүү дээ тийм ээ. За содномжийн лай юм. Чама дэртаал гэдэг нь цанидтай маян бартал тэг гева юм бич. Дунгуул жинжид. Арамбраа 8 дунгуул жинжид гэдэг чинь юу ах нь? Заавал нүгэл байх ёстой шүү дээ. Довлон гүйсгэгч гэдэг чинь нүгэл байх ёстой. Харин тэнгэр төрүүлж байгаа пинжижин лай чинь бол гевил лай шүү. Гевил. Содномжийн. Гева байх ёстой. Тэгэхээр нөгөө мигевийн цанд дээр угаасаа байгаа шүү дээ тий. Дунгуул жинжиж ирэгсүн аваа гэж байгаа шүү дээ тий. Дүндүүдэн байгаа шиг арамбраа 8 нь бол дунгуул жинжиж ирэгсүн. Тэгэхээр бид нар жижигэн ч гэсэн нүгэл хураах нь бол заавал тэрний үр дагаварт нь бол зовлон гарах тийм шүү дээ. Зовлон гарах. Энийг бодохоор одоо үүлийн үр гэдэг бол ийм аимшигтай зүйл. Жижигхэн гэсэнтэй нүгэл хураахад бол тэрний үр дагаварт нь зовлон гарах. Тэр зовлон нь бол жижигч байх албагүй томч байх албагүй. Жижиг үйлээс том зовлон гарах тийм ээ. Жижигхэн үр суулгаад маш том мод ургаж болж байгаа шүү дээ. Маш том мод ургаад орон 100 хүн сүүдэрт нь суух. Тийм том мод болж болдогтой адилхан жижиг үйлдэл одоо жижиг үйл гэдэг нь бол яг хөө тий хоромхон зургийн үйлдэл байсан ч гэсэн тэр нь агуу их үр дагавар гаргах тийм үйлч байж болно шүү дээ. Буйны үйл бол одоо тэгэл яг үглийн үйл юм байна. Тэгээ сайн бодох юм бол буйны ч үйл цаг хугацаатай хэмжээтэй барагддаг зүйл учраас дутуу. Дүндүүдэн байгаа. Арамбраа 8 тухайн зүйлийн үр дагавар нь боловсрохороо аавалчгүй яаж байгаа. Зовлон гаргах. Тийм зүйлийг нүгэл. Тэгэхээр жижигхэн ч гэсэн нүгэл сэтгэлийн нэг хоромхон ч гэсэн хямраахад тэрний үр дагавар биднэрт зовлон гаргах.
Мм. За тэгэхээр бол голлоо өдвийн лаад төрүүлж байгаа тэр хинжижийн лай бол яваа юм бэ. Тэр гэж буян юм аа. Хэдий буйны үйлчлэн бол лотол цаг хугацаатай тэгэл барагддаг. Барагдахаараа дахиад доошоо яваа. Тэ муу заяар ийм яваа юм. Тэр гэж хажиг лайна дайжиг гүнжүү юм бин чавсар байна. Тэ лайна за хажиг бол юу гэж бодож байна гэхээр лайна дайжиг гүнжүү юм бин чав. За тэгэхээр энэ хажиг бол одоо дугаарлах шаардлага байна. Сая бол энэ дээр 3 гэж хажиг тавьсан. Энэ 3 дугаар хажиг бол энэ цандыг шинээр тавиад ингээд яриад явж байгаа тийм ээ. Шинээр тавьж байгаа. Тийм учраас дугаарласан. А энэ хажиг бол энэ яриан дээрээс улбаалаад ингээд үргэлжлүүлээд явж байгаа ийм хажиг учраас энэ шин сэдв учраас дугаарлахгүй байгаа. Би хувьдаа шүү те нөгөө нэг хажуудаа нүхтэй онохтой гэдэг шиг ийм л ярина. Тэгэхээр сая бол ингээд энэ лайжиг гүнжүн ярьлаа шүү. Тэгэхээр одоо энэ хажиг бол тэндээс улбаалаад тэгвэл лайна лайжиг гүнжүн юм би чав юм байх шүү дээ гэж бодож байгаа. Тийм. Тэгэхээр энийг бол 11 битээдээ гэж. Лайна лайжиг гүнжүн байх албагүй юм аа. Үйл болохоор зэрэг тэр зовлон гаргадаг үйл лайжиг гүнжүн байх бол албагүй юм аа. Үйл бол. Үйл мөртлөө зовлон гаргадаг лайжиг гүнжүн биш ямар үйл байх вэ гэхээр Санжээ Павгийн хөгжүдла лай явж гэж. Бурхны сэтгэл үндсэнд бол одоо таалалд бол үйл бас байгаамаа. Тэртэл дийн төгжүүлээ симбин лай явж тэ сэтгэлийн үйл бол. Тэртэл зосом яна ранги хорд үжүн симбин лай явын чав ичрэр гэж. Энэ одоо лойрог шүү дээ тийм ээ. Зосом яна ранги хорд үжүн симжүн симба байгаа. Симжүн симба. Яг симбин лай бол байх бол автай шүү дээ. Тэгэхээр лайна лайжиг гүнжүү юм биш. Тэ. Хонарэ ваншидан лайжи шинтүн явуулт дамжаа дийчэршана одваа юм. Ванши тийм ээ. Эргэтний мэдл болоод үйл хоёрын шинтүн байгаамаа гэвэл байгаамаа гэж хэлж шүү. Байгаамаа гэж. Ваншидан лайжи шинтүн байгаамаа. Ванши. Ян хажиг. За ян хажиг. За энэ бол харин дугаарлах. Тийм ээ. Одоо шинээр тавь. За энэ бол 4-р хажиг. За 4-р хажиг бол юу гэж байна? Мярдаг дунгал дон дагмид шин цогдон дэ дунгал дэмбэн цандаа гэж. Бүр амар. Тийм ээ. Нөгөө мярдаг ба, дунгал ба, донва, дагмид гэсэн тийм. За мярдаг ба мөнх ус зовлон донва гэдэг нь бол тэр занвын дагдан овод тадад гэсэн санааштай тийм. Дон шинжис донба. Дон шанжис донба буюу овод тадад юм ба. Зан дэ дагдаг гэдгийг бол одоо логчиг эсрэг болсон тэр донва гэдэг энэ утга бол одоо хоосон чанар манар руу андуураад яваад шүү дээ. Донва гэдэг нь бол овоо тадад. Юуны бидний ариун гэж боддог энэ бие маань тэр яах нь энэ сагжаа нэрлэнгийн пүмбүү бол тэр ариун гэж бодож байгаа биетэй чинь бол мөн чанар нь тусдаа юм а гэдэг шүү дээ. Мөн чанар нь тусдаа юм а. Бид бол үйл нисийн ирэхээр авсан энэ бие цогцоо ариун гэж бод. Бусдын бие ариун бусыг ч гэсэн ариун гэж бодоод тэрэнд бол одоо хүсэл тачаал төрж байгаа ийм чавга төрж байгаа тийм ээ. Гих мэтлэн. Тэгээ өөртөө ч гэсэн хавгалж байгаа шүү дээ тийм ээ. Өөртөө ч гэсэн бол одоо хамгийн хүчтэй чонол бол өөртөө байгаа шүү дээ. Тэр бол яг нь сагжаа нэрлэнгийн пүмбүү бол занвын даг дан уу тадад дон шинжис домба. Тэгээд даг мэд ба. Дагийн овор мадуу. Энэ дөрвийн бол нийлбэр гэсэн. Огдон гэдэг. Нийлбэр бол дунгал дэм ба юм гэж танд. За жүү гүнжин равжаа жиншийн цогдон дэ гүнжин дэм биз. За энэ хажигч бүр ойлгомжтой. Бүгднгийнх нь нөгөө нэг намбашиг бол намбашигийн нийлбэрүүдийг тавь тийм ээ. Жүү гүнжин равжаа жиншийн цогдон гүнжин дэм биз. Огошива жанам энжүн шийн цогдон огдонжийн цанид. Нам ригва дува энжин шийн цогдон нийлбэр бол намдангийн цанис юм. Амбуу мэтэ бартаа. Цани тэр мэрдэг дунгал дон дагны шийн цогдон дэ. Дунгал дэмбэн цанис рва мэтэ бартал хагжаа няндала 8-ийн нянта даажимдэ цанидэ ганшиг сонжоодэ маян бич.
Сагжаа нянтаад намын нянтаа даажин бавал түрүүний ама лайнингийн помпын дунгуулжийн бүхүү нүүнэ сагжаа нэрлэнгийн бүхүү байж байгаа үе учраас тэгээ нянтаа даажин ба тэ цанидээ ин гинэ мэрдэг дунгуул дон дагмичийн цогдон мөн гэж мэрдэг ба дунгуул ба дон дагмитгийн цогдон мөн мөн цонжоотой маян гэж дунгуул дэм ба маян дамбууд иртаал гэдэг тэ мэрдэг дунгуул дон дагмичийн цогдон импортол дэ шийдэн дэмбийн жив юм цогдон гэдэг нийлбэр гэдэг нь дэ шийдэн дэмба гэсэн утгаар ойлгож байна шүү дээ. Дэ шийдэн дэмбийн жив юм. Цаны няваад дэ мэтэ бартаа. За цаны няваа те нөгөө юу лээ гүнжүнчин жүү гүнжээр авж жингийн намба тийм цогдон дэ гүнжүн дэмбийн цаны сэрва мэтэ бартал сожээ хаажин цанидээ ганшиг цонжоо дэм бай. За сожээ хаажин буюу игэл одоо хаажин гэдэг хүний нэр шүү дээ төлөөлүүлээд игэл одоо хангаа игэл хаажин гэсэнтэй адилхан. Игэл хаажин болвол жүү гүнжээр авж шингийн цогдонын цонжоо гүнжүн дэм ба маяг гэж. За тэгээд танидээ юм дамбуу дэртэл юу гэж дэ шийдэн дэм жив юм. Дэ шийдэн дэм ба гэдэг юм бэ. За гүнжүн дэм ба маян бартал хямаа дэртэл гэдэг нь гүнжүн дэм ба маян бартал тэгээд нямумби гүнжүн дан лайжи гүнжүн гаяа маян. Нямумби гүнжүн маян лайжи гүнжүн яа маян. Тэгээд нийла шимби гүнжүн яа маян бичээр цанид чама нийжа мэтэ бартал санжаа павга цанидээ дэни юм баган шиг сонжоо ни гаяа маян. Санжаа павга бол тийм ээ. Цаны дэний юм байгаа шиг сонжоо дэний гаяа маян. Санжаа павга бол хажиг таны танилцсан цанид сүүлийн хоёр цанид хоёулаа мөн тэгээд сонжоо хоёулаа биш ээ. Нэг өсөндөө гогдон биш, намдан биш шүү дээ гэж. За дамбуу дэртэл дэ намдан дэм би жив юм би тэр. Санжаа павга бол нөгөө юу вэ? Гогошива жанам энжүн дан дэмбийн жив юм гэж. Гогдон маяг. Чаяа цаны жогцол дэ нам мэтэ бартал чөөжин янгар баадан чөөдөн чөөжинжин цогдон галвичэр чөөжин янгарва тийм ээ ингээд чөөжин нэгээр чөөдөн чөөжин цогдон болол галваа шүү дээ гэж цогдон галваа хонороо жом мэдээ гэж хонороо жом мэдээ шижигла цонно мэрдэг дунгуул дон дагмшийн шинтүн яна дээшийн цогдын говьчэр на мадувдэ даадан мэрдэггүй шинтүү яна диин цогдон юм ёгой бичэр даадан мэрдэггүй цогдон баян бичэрдэ дэ да мэрдэгвэр дүүийн зоши чөөжин жэмит юм бичэр гэж. Энэ даграг дээр бид унш тэ. Жоши чөөжин жэмичүүд тэ нөгөө нэг чогчоо дүүлэхэд даа мэрдэгваг бол жава юмбар цамын ил. Да жава юмбар цамын яваада даа мэрдэгвэр даа мэрдэгвэр дүү зоши чөөжин жэмит юм ба. Тийм ээ дагцуул дамбар сувын гансаг гис дагцуул дамбар сувын гансаг бол даа мэрдэг үрдүү зөшиж ээж жамид юм ба бол эл тийм ээ энэ бол тийм ээ даа мэрдүүгийн шинтүү яна диин цогдон юм байх үгүй даадан мэрдүүгийн шинтүү юм даадан мэрдүүгийн цогдон маян биш бол даадан мэрдүүгийн нийлбэр биш гэж шүү бол даадан мэрдүүгийн цогдон маян цогдон гэдгээ тэгээ юу нийлбэр гэдгээ тэгээд цогдон гэдэг чинь одоо нийлбэр л гэсэн санаа байна. Тэгээд цогба гэдэг чинь. Тэгээд даач хөөж даадан мэрдэггүй цогдон ямбартал даадан мэрдэггүй няга юм бичэр гэхээр юу вэ? Даадан мэрдэггүй шинтүү юм бичэр гэхээр дагмаа дүү гэдэг байгаа шүү дээ. Шинтүү яна дээшийн цогдон говь бичэрнэ дагмаа дүү гэсэн. Цогдон яна шинтүү юм би мачуу гэх гэдэг шүү дээ. Цогдон юм ба даамаа дүү гэж байгаа шүү дээ. Цогдон юм ба даамаа. Дээ шинтүү юм энэ цогдон маян гэдэг байгаа шүү дээ. Цогдон гэхээр тэгээ шинтүн гэдгсэн утгаар ойлгохгүй байгаа юм байна шүү дээ. Харанлаг бол тэгж бодоогүй юм байна шүү дээ. Цогдон гэдэг чинь шинтүн гэдгээр. Бумбач жин. Овуудан мэрдүүгийн цогдон маян бартал. Овуудан мэрдүүгийн цогдон юм бартал овуудан мэрдүүгийн шинтүн юм бичэр гэхээр тав маж гэх гээд байгаа юм. Тэгвэл
А, цогдон гэдгээ тэгээд юу гэж ойлгох? Аранлаг юу гэж ойлгож байгаа юм бол гэдгийн сонирхолтой байна те. Энд дээр тэгж харагдаж шүү дээ. Цогдон шинтүү яна цогдон ин говь вичрна дагмаад үг гэж. Шинтүү яна цогдон ин говь юм говь даамаад үг гэдэг чинь юм би мачив гэсэн санаа шүү дээ тийм ээ. Шинтүү яна цогдон юм бэ мачив. Шинтүү яна цогдон юм бэ маа. Би цогдонго яа цогдон юм бэ цэ шок. Цогдон юм бэ цэ рерэне 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 юм ба рерэне яна тийм шинтүү бас юм байна. Тэгээд цогдон даад мэрдэггүй цогдон маян бичрдэ даа мэрдүгүр дүүн гэдэг чинь даа мэрдүгүр дүүн зошиж ээжин жамид зошиж ээжин жамидийн даа чөж мэрдэгдэ жэвчэр жээгод үцэнэ даа мэрдүгүр дүүн зошиж ээжин жамидийн даайн даа мэрдэг баян энэ цогдон маян тэр даа чөж мэрдэгдэ жээгод үцэнэ даа чин яваад идэж зошиж ээжин дүвжээчэнийг цогдон маян бар дүвжээчэнийг цогдон маян гэхээр юм жоохон салгаж ойлгож байгаа юм байна л да. Цогдон гэдгээ. Цогдон гэдгээс салгаж ойлгох. Салгаж л ойлгох. Даа чөжин мэрдэгдэ жэвч шээгод үе цанаа даа чөжин. Даа мэрдэгүр дүү зошиж чөжин дийн дүвжэн чөйин дэнийг цогдон маян. Зошиж чөжин дүвжэн чөйин цогдон маян. Дэнийг цогдон маян. Даад мэрдэгүн цогдон маян. Зошиж чөжин жамид юм. Тэгэхээр салгаж л ойлгох. За тийм байна. За өнөөдөр энэ үрээ. Тэгээ хажиг гэдэг нь дам дөгөөд хажиг за энэ 5 дугаар хажиг. 5 дугаар хажиг. Тэгээд дараа маргааш чинь хичээл байна. Энийг ингээд 5 гээд. За өнөөдөр энэ